2000 оны эхээр барилгын салбараас гараа эхэлж салбарын хүчтэй өрсөлдөгч манлайлагч болсон Alta Construction компани. Монгол улсын эдийн засгийн хөгжилд нэмэр оруулах голлох салбаруудад үйл ажиллагаагаа тэлж Alta Group болон өргөжж бизнесийн хүчирхэг тоглож үндэстэн дамсан корпорац болох алсын хараатаагаар ажиллаж байна. Alta Group-ийн ууган компани Alta Construction. Барилгын салбарын манлай үйлдвэрлэгч тус компани тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн занд орон сууцны хотхон офисын барилгыг ашиглалтанд оруулсан нь нийслэл хотод өнгө төрөх нэмсэн томоохон бүтээн байгуулалт болжээ. Alta Construction компани барилга угсралтаас гадна барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг өнгөрсөн байна. Чанартай бүтээгдэхүүн барилгын материалыг хэрэглэгчдэд занд болгож томоохон төслүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. Alta Group-ийн томоохон хөрөнгө оруулалттай компаниудын нэг Alta Agro Trade. Дорнод аймгийн халах гол сумын үр жишимт нутагт 20 гаруй мянган га газарт үр тариа, эмийн болон тосны ургуул 30 мянган га газраас хадлан хураан авч байна. Америк, Канада, Австрали, Итали улсын шилдэг компаниудын техник тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд ашиглаж бүрэн автомат үйлдвэр агуулгыг ашиглалтанд оруулжээ. Alta Group-ийн охин компани Alta Travel Bureau аялагч нарт олон улсын болон дотоодын сонирхолтой багц аялал санал болгож Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Энэ бүхний эхлэл болгож Дорнод аймгийн халах гол сумын байгалийн үзэсгэлэнт газар Буйр нуурын эрэгт олон зуун жуулчдыг хүлээн авах Буйр Lake Resort жуулчны баазыг ашиглалтанд оруулжээ. Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүртээ чанар, аюулгүй байдлыг урдаа барьдаг Alta Group бол 100% үндэсний бүтээн байгуулагч, үндэсний хөрөнгө оруулагч юм. Группийн ур чадвартай ажилчид, үнцэнтэй бүтээгдэхүүнүүд, үр дүнтэй хамтын ажиллагаа бол тэдний үнэт зүйлс. Үнэт зүйлс нийгмийн хариуцлага ухамсарласан Alta Group Монгол улсын бизнесийн хөгжлийг тодорхойлох эрхэм зорилготойгоор урагшилж байна.